Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамдах Хятад ард улсын терроризмтай тэмцэх анхны албаны комиссар ял авсан байна. За түүний хувьд авилга авсан хэрэгт буруутгаж энэхүү тэнсэн ял харгалзах ял авсан байна. За энэхүү тэнсэн ял нь 2 жилийн хугацаатай бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй тохиолдолд авсан цаазаар авах ял нь бүх насаар авах ял болж солигдох боломжтой гэж үзэж байна. За Хятадын терроризмтай тэмцэх анхны комиссараар томилогдсон цагдаагийн ахлах ажилтан Лю Южэн 121 сая юан буюу ам доллар шилжүүлэхэд 16,183 сая ам долларын амьдлага авсан хэрэгээр шүүхээс 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзахаар цаазын ял авсан байна. Даваа гарагт ялыг Фужиан мужийн Фужоу хотын дунд чатны шүүхээс оноос нь за тэгтээ бол Югийн хувийн бүх хөрөнгийг хурааж байгаа юм байна. За мөн хууль бусаар олсон хөрөнгийг нь улсын орлого болохоор шийдэж байгаа юм байна. За бүгд найрамд Хятад ард улсын CCTV-гийн мэдгцнэр Лю Южэн 1992 оноос 2022 оны хооронд албан тушаалаа уруулан ашиглаж төлбөр турсны хайрууд хувь хүмүүс болон байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаанд тусалцаа үзүүлдэг байсныг шүүх мэдгдсэн байна. За авсан хахуулын хэмжээ бол маш өндөр байсан. За мөн улс эх орон ард түмний эрх ашигт маш их хортой ноцтой хохирол учруулсан. Лю Южэн бурууга хүлээж гэмшиж авсан мөнгө буцааж өгсөн учраас өршөөл үзүүлсэн гэж шүүхээс мэдгдсэн байна. За Хятадын хууль тогтоомжийн дагуу цаазын ялтай этгээд тухайн хугацаанд гэмт хэрэг үлдээгүй бол ялыг нь бүх насаар хорихалаар солих боломжтой байдаг. Тухайн хүн ялаас чөлөөлөх хугацаанд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх 20 ангийн гадна болон дотор томоохон гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүдийн талаар мэдээлэх зэрэг том хувь нэмэр оруулсан тохиолдолд ялыг 25 жил болгож бууруулах боломжтой гэж Хятадын хууль тогтоомжид заасан байдаг юм байна. Хар тамхитай тэмцэх албаны офицероор 20 гаруй жил ажилласан Лю Южэн 2015 оны 12 дугаар сард тус улс даяар хэдэн удаа үлдэгдсэн хүчирхийлэл үлдгэсний дараа Хятадын терроризм эсрэг албаны анхны дараагаар томилогдсон байна. За түүний хувьд бас оролцсон үйл ажиллагаа нь бол өмнө нь 2014 онд 3 дугаар сард бол Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнан мужийн Кунмин хотод болсон галт тэрэгний өртөнд утгатай бүлэг дайралт хийж олон 10 хүний амь насыг хөнөөсөн ийм хэргийг мөрдөн шалгахад оролцож байсан юм байна. За уг халдлагыг Шинжааны салан тусгаарлагчид үлдсэн гэж Хятадын засгийн газар буруутгаж байгаа. За мөн 2017 онд Лю Южэн уйгурын цөөнх иргэдийн амьдардаг баруун бүс нутагт болсон ардын зэвсэгт цагдаагийн жагсаалд оролцож тус хүчний 10,000 гаруй гишүүний хамт террористуудтай тэмцэж нийгмийн доктортой байдлыг хадгалах ийм тангарагыг өргөж байсан хүн юм байна. За сүүлийн үед Хятадын аюулгүй байдлын салбарт авилгалын хэрэг бол ихээхэн газар авах болсон. За үүнтэй холбоотойгоор томоохон хэмжээний кампанит ажлыг өрнүүлж байгаа. За энэ кампанит ажлын хүрээнд шийтэгдэж байгаа томоохон албан тушаалтнуудын тоонд 2022 оны 9-р сард авилгын хэрэгээр ял эдэлж улс төрийн бүлэг удирдах бүх насаараа шоронд хоригдох ялыг авсан олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд асан Сун Люжан багтаж байгаа. За мөн нэгэн цагт Хятадын хамгийн хүчрэг цагдаагийн дарга нарын нэг байсан хууль зүйн сайд асан Пу Жинхуа мөн тэр сард бол хэл ахуулын хэрэгээр бүх насаараа шоронд хоригдох ялыг авсан. За хоёулаа бол 2 жилийн хугацаатай цаазын ял авсан байгаад уг ялаа бол бүх насаараа хоригдох ял болгож сольсон байна. За 2022 онд Хятад руу буцах гэж байгаад мөн баримтлагдсан олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд асан Интерполийн тэргүүн асан Ян Мөмбэ мөн авилгалын хэрэгт буруутгагдаж 13.5 жил хоригдох 2 сая юаны торгуул ногдуулах ийм ялд унсан байна. За сүүлийн үед бол энэхүү Хятадын хэмжээнд авилгалтай тэмцэх үйл ажиллагаа зөвхөн бизнес болон улс төрийн салбараас гадна энэхүү аюулгүй байдал цэргийн салбарт явагдаж байгаа нь энэхүү хүмүүсийг ялыг шийтгсэн явдлаар харагдаж байна.